ер нь энэ төсөв болон төсвийн тодтолол ямар нэг улс орны санхүүгийн байдлыг их тодорхой илэрхийлэх юм хамгийн чухал баримт бичгэлтэй. Тэгээд одоо бид ингээд тодтол оруулж ирж байна. 2012 он сонгуулийн жил болно. Тэгэхээр хүн болгон сонгуулийн жил болох гэж байна. Энэ тодтолоор ер нь их хэмжээний улс төрийн нэмэлт мөнгө орж ирэх үлээ. Эсвэл улс төрийн мөнгө орж ирээд энэ манай санхүүгийн байдлыг жаахан бас болонгортуулах болов. Инфляцийг хөргөтгөх гэсэн ийм хүлээстэл байсан. Яг тэрүүгээр ороод ирж байна л да, хамгийн харамсалтай. Энэ тодтолоор дотоодын нийт бүтээгдэхүүний 9.6% тэнцэхээр ийм том алдагдал гарч байна. Тэгээ бид нөө өөрсдөө саяхан 3 жилийн өмнө Баяр зохион сайд өөрөө ярьжсэн төсвийн хүрээний мэдээллийг их хурлд танилцуулж байхдаа 2011 он төсвийн алдагдал 3% буурна. Тэрний дараа жилээс тэгээд бараг нэмэгтэй болоод гарна гэсэн ийм мэдээлэл хийж байсан л да. Тэгэхээр энэ мэдээллийн дагуу ер нь Монголын бүх бизнес хөрөнгө оруулагчид гадаад дотоодын манай хөршүүд манайхтай хийх үйл ажиллагаа төлөвлөгөөгөө ингэж зохицуулж явж байгаа болов гэж би бодоод байна. Би бол одоо жишээ нь бизнес юм хөрөнгө оруулагч байсан бол бас энэ чухал баримтыг л мөрдөж дагаж энтэй тохируулж бодлого явуулна л да. Тэгтэл ингээ манайх гинтхэн сонгуулийн өмнө дотоодын нийт бүтээгдэхүүний 9.6-тай тэнцэх ийм том алдагдaltaй төсөв батлаад. Грек улс одоо хамгийн тод жишээ Грек улс л байна шүү дээ. Төсвийн ямар ч сахилгагүй. Дотоодын нийт бүтээгдэхүүний 3-аас илүү хэтүүлэхгүй гэж Европын холбоо бүгдээрээ тохиролцоод гарын шиг зурчаад явхад 9-10-аар явсаар байгаа л өнөөдөр ийм байдалд ирсэн шүү дээ. Бид нар ингээд хүүхдүүдтэй тийм том хүндрэл проблем үүсгэж үлдэх хэрэг байгаа юм. Бид нар ингээд тавах юм бол харин төсвийн алдагдлыг 3 дотроо ацарчих бүрэн болцоо байна шүү дээ. Танах гэж оролддог юм хийж үзсэн үгүй юу? Ялангуяа төсвийн захирагч нартай ямар захирагч нар ингэж хамаагүй ихээр нэмж захиалга өгöd байгаа юм. Ингээд нарийн харахаар зэрэг ер нь тэгэл сургууль, эмнэлэг, шал хаалга, солин, цонх, дээвэр солино гэсэн мөнгө асар их юм байх юм биш. Энэ дотор ч ихэнх нь хөдөө орон нутгийн тендерийн бизнесийн захиалга болчиход байгаа юм биш үү? Би зүгээр энэ төсвийг ахад танд хараг байхгүй юм уу? Энэ ч нэрээ их муухай дохой бид нар зах зээл рүү өгöd байгаа юм биш үү гэж асуумаар. За. Баяр цагцаад. За, Чулуун Бүтгэшний асуултанд хариулъя. Тэгээд Чулуун Бүтгэшин хэд хэдэн тоонуудыг бас сайн санахгүй байх шиг байна гэдгийг хэлэх гэсэн. 2011 оны төсвийг бид нэр үндсэн төсвөө батлахдаа 9.9% алдагдaltaа санхүүжүүлэх үүсвэрийн дутагдал нь бол 55.5 тэрбум төгрөгийн санхүүжүүлэх үүсвэрийн дутагдaltaа тэрийг урт хугацааны бондоор санхүүжүүлнэ гэж 2011 оны төсвийг бид нар тэгж баталсан байхгүй юу? За, ингээд баталсны дараагаар манай бодит эдийн засгийн өсөлт сайжраад бид нарт 600 орчим тэрбум төгрөгийн орлогын их үүсвэр нэмэгдэж байна. Энийг бид нар хэрэглэхгүй байж болно. Энийг хэрэглэхгүй байсан бол манай төсвийн алдагдал 1% рүү очино. Бид нар бол 55.5 тэрбум төгрөгийн бонд гаргахгүй байж болно. Энэ нэг тал. Нөгөө тал нь бодит эдийн засгаа дэмжих үүднээс энэ жилийн хөрөнгө оруулалтанд тавьсан объектуудыг нэмэхгүйгээр зөвхөн энэ жилдээ хийх хөрөнгө оруулалтуудыг нэмэгдүүлэхэд даруй 200 орчим тэрбум төгрөг хэрэгтэй болж байна. Дээрээс нь бид нар төсвөө баталсны дараагаар 300 тэрбум төгрөгийн бонд гаргацсан. Тэгэхээр энийг төсөв дотор оруулахгүй бааж төсвөөс гадуур бид нар төсөвтэй болчихгоо гэж бүр сахилга батгүй болчихно. Тийм учраас энийг заавал оруулж ирэх зайлшгүй шаардлага бий болсон учраас төсвийн тодтолыг бол зайлшгүй хийж байгаа. Энэ дээр бол сонголтын асуудал. Тэгэхээр нэмэгдэж байгаа зардал бол ерөөсөө аль нэг яам дээр нэмж тавьсан зүйл бол бараг байхгүй. Яг энэ төсөв батлагдсанаас хойш авсан арга хэмжээнүүдийн санхүүжилт л байна. Яг бодитогоор энэ жилийн үед хамгийн номоор нэмж байгаа утаан дээр 35, буудаа хөдөлж авахд 100 тонны хөдөлж авахд 35, дээрээс нь хятадын 300 саяын Монголын талын хөрөнгө оруулалтыг нэмэхэд бид нэр 34 тэрбум төгрөг. Тэгээ энэ чи өөрөө шинээр орж ирж байгаа их усруу, шинээр орж ирж байгаа зардал байхгүй. Тэгэхээр энэ бол дандаа бодит эдийн засгаар нэмсэн үйл ажиллагаануудыг л оруулсан зардал. За, төсвийн доктортой байдлын хуулиар бол манай төсвийн алдагдал бол 2% дээр очих хэвээр 14 оноос эхлээд 12 оны өргөн барьсан төсөв бол төсвийн алдагдал нь 4.1% бид нар өргөн барьсан байна. Өөрөөр хэлбэл 9.8-аас бид нар тодтол хийгээгүй бол төсвийн алдагдал 1% болоод очино. Эх жилийнхийг бид нар 4.1 гэж өргөсөн. 13 оноос бол хас 2 дээр барих бүрэн болцоотой байна. Ер нь бол төсвийн сахилга бат байхгүй байгаагаас энэ хямрал бол болж байгаа. Яг бодиттой.
Грекийн гол хямрал бол юу вэ гэхээр өөрсдөө бүтээн байгуулалт хийхгүй байгаа мөртлөө евро стандартаар 10 жил тансагласантай холбоотой гэж байгаа. Исланд, Ирланд, Португал, Итали бүгд төсвийн сахилга батгүй учраас ийм хүндрэл рүү орж байгаа. Тийм учраас бид нар төсвийн сахилга баттай холбоотой зүйлээ төсвийн доктортой байдлын хуулийн зарчмуудыг бүрэн барих хэрэгтэй. Дээрээс нь одоо бид нар өөрсдөө шүүмжлэлтэй хандах зүйл нь бол хууль тогтоох эрх мэдлэлээр төсвөд ордог оролцоог хязгаарлалцдаг хамгийн сахилга баттай болсон. Энийг бол Солонгос, Сингапур хоёр дэлхийн хамгийн сонгодог жишээ. Засгийн газраас оруулж ирсэн төсвийг парламентд нэмэхгүй гэдэг үндсэн хуулиндээ бичдэг. Парламент бол хасч болно. Хассан дээрээ шинэ объект оруулж болно гэж. Тэгээ ийм зарчмаа бид нар суулгаад явах юм бол төсвийн сахилга батаар манай төсвийн доктортой байдлын бол одоо дэлхийн хэмжээнд яригдж байгаа хамгийн сайн хуулиудын жишээ болж байгаа. Тэгэхээр энийг хуулиад бид нар зөрчихгүй дагаад авах юм бол Монголын төсөв бол харьцангуй доктортой ийм сайн төс болно. Төсөв нь өөрөө нийт эдийн засгийн 50%-тэй тэнцэж байгаа нөхцөл төсөв доктортой сахилга баттай байгаа юм бол эдийн засаг доктортой байна гэсэн ийм зарчмаар бол очиод байгаа. Тэгээд би бол Чулуунбат гишүүний гаргаж байгаа саналууд гишүүдийн дэмжлэг авах юм бол их сайн байна. Гэхдээ бид нар бол сонголтоо хийсэн. Хоёр сонголтын өмнө байж байгаа 4 үндсэн шалтгаанаар тодорхой. За хариулагдсан баха. За Чулуунбат. Баярлалаа. Тэгэхээр сая баяр суг сайд хэлж байгаа бид нэр нэмэлт их үүс рүү орж ирсэн учраас ингээд тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулалтын зардлаа нэмлээ гэдэг. Тэгэхээр урд нь хэд хэдэн жилийн манай улсын ерөнхий аудиторын дүгнэлтээр манд бид засгийн газар маань ер нь урд урдын засгийн газар маань тэтгэврийн сан нийгмийн даатгалын сангаас маш их мөнгө идсэн явж байгаа шүү дээ. Бид нэр тэрийг буцааж бүрдүүлэх хэрэгтэй байна. Тэгэхээр бид тэрнээс харин тийш нь хөрөнгө хийж болдгоо юм уу? Тэр хөрөнгө чинь тэгээ шууд зүгээр алга болчихно гэсэн үг биш шүү дээ. Тэтгэврийн сан даатгалын сангууд маань буцаад одоо ёстой манай санхүүгийн зах зээлийг дэмжиж, бизнесийг дэмжиж, хөрөнгө оруулалтыг дэмжиж явах юм л урт хугацааны сайн мөнгө болов гэж бодоод байна. Ингэж богино хугацааны дээвэр шал хаалганы асуулж явах хэрэг байна гэсэн юм асуулт. Баярч. За Чулуунбат гишүүн бол маш чухал асуудал хөндөж байна. Ер нь бол одоо ингээд бид нар төсөв, хөрөнгө оруулалт, хөгжлийн банк ингээд бүх асуудлаа зохицуулахад засгийн газар ер нь улс төрчдийн өмнө хамгийн том шийдэх асуудал өөрөө тэтгэврийн сан болж өрж байгаа. Яагаад гэвэл бид нар өмнөх тогтолцоонд төсөв, нийгмийн даатгалын сан бүхэлдээ нэг авч ирж байгаа салгасан. Яг хууль цаасан дээр салгацсан болохоос бодит санхүүгийн хөсрөөсөө салгаагүй байхгүй. Тэгэхээр одоо бид нар баялаг бий болж байгаа нөхцөл ингээд 2012 оны 6 сараар амлалтууд бүрэн дуусаад одоо бид нар өчигдөр сонгуулийн хуулийн дээр яриад бэлэн мөнгө, хувь хишиг, бус төрлийн амлалтыг бүрэн хаачиж байгаа. Тэгэхээр энэтэй холбогдуулаад бид нар хүний хөгжлийн сангийн хуулинд өөрчлөлт хийх ёстой. Хүний хөгжлийн сангаар бий болж орж ирж байгаа орлогоос бид нар хүмүүстэй ногдлаа шиг өгвөл ихэнх хөрөнгийг нь бол тэтгэврийн сан руу хийх ёстой. Тэгжээ тэтгэврийн сангийн асуудал болж игдэрнэ. Дээрээс нь суур тэтгэврийн тогтолцоо гэдэг. За. Хугацаатай байгаа шүү дээ. За. Сайд барь зохицоод дахиад тавч харуулъя. Зарчмын хувьд бол суур тэтгэврийн тогтолцоог цоо шинээр оруулж ирээд засгийн газраас ямар ажил хийж байгаагаас нь хамаарахгүйгээр иргэн болгондоо суур тэтгэвэр олгодог. Дээрээс нь өөрийнхөө төлсөн шимтгэлээр нэмж авдаг. Сайн дурын даатгалд хамрагдсан бол дахиж нэмж авдаг. Ийм 3 шаталтай тэтгэврийн тогтолцоо руу оруулах асуудал бол яг улс төрчдийн өмнө зайлшгүй шийдвэрлэх асуудал бол. Ер нь өндөр хөгжсөн орнуудын хувьд ч гэсэн ямар асуудал бий болоод байна гэхээр тэтгэврийн сангийн асуудал дээр л хамгийн проблем гарч байгаа юм. Тэгээ манайх шийдэх алтан боломж байна. Жишээлбэл яг ингэ шийдсэн зэсийнхээ орлогын бараг 30%-ийг шууд тэтгэврийнхээ санд руу хийж байгаа. Энэ шиг бид нар хүний хөгжлийн сангийн хуулинд өөрчлөлт хийгээд нийт орж ирсэн орлогын 50-аас доош хувийг тэтгэврийн санд хийх ёстой. Тэгжээж энийг бодиттой бүрдүүлээд тэтгэврийн сангаараа дахиж хөрөнгө оруулалтын сан болгож эргэлтэнд оруулах ёстой байхгүй. Ийм зохицуулалт хийх одоо үндсэн шаардлага энэ парламент, эрх парламентын гол ажил байна гэж ойлгож байгаа. Баярлалаа.